За бүгдээрээ сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ би Тайваны тухай маш сонирхолтой зүйлүүдийн талаар хуваалцах болно. За бичлэгийнхаа та бүхэндээ би Тайванд яг сүнсний сар гэж байдаг. Тэр талаар та бүхэндээ би товчхон ярьж өгöd. За түүний дараагаар Тайванд бас яг 2 сарын 14 Валентины баяраас бас арай өөр арай онцгой тийм Валентины баярыг тэмдэглэдэг байгаа тэр талаар та бүхэндээ би маш сонирхолтой үлгэр ярьж өгөх болно. Тийм учраас та бүхэн бичлэгээ дуустал нь үзээд үлгэрээ дуустал нь сонсоод тэгээд миний YouTube сувгаас subscribe дарахыг битгий мартаарай. За Тайванд жил болгон бэлгийн тооллын 7 дугаар сарыг ерөнхийдөө сүнсний сар гэж үздэг. За тэр нь болохоор яг энэ жилийн хувьд 8 дугаар сарын 19-с 9 сарын 16-ны хүртэл бэлгийн тооллын 7 дугаар сар юм билээ. За тэгээд энэ ян гэж байдаг шүү дээ. Хоёр загас байдаг. Хар цагаан өнгөтэй. За тэгээд тэрний цагаан нь болохоор яг энэ ертөнцийг бэлэгддэг. Хар нь болохоор ерөнхийдөө нөгөө ертөнцийг бэлэгддэг. За тэгээд яг энэ хугацаанд тэр одоо хар хэсгээс буюу одоо нөгөө ертөнцөөс ингээд ганцаарсан сүнснүүд энэ ертөнцийн ирээд тэгээд хүмүүстэй хамт одоо хүмүүсийн одоо эдээ бодаанаас хамт хуваалцах гэж ерөөдөө энэ ертөнцийн ирдэг гэж үздэг юм байлээ. За тэгээд энэ хугацаанд буюу бэлгийн тооллын яг 7 дугаар сарын 15-ны өдөр яг энд Ghost Festival гэж болдог. За энэ өдөр нь яа гэм бэ гэхээр ерөөдөө айлууд яг гэрийнхэн гадаа арч үжээ угуулад жимсгэнтэй эдээ бодаа ингээд тавиад тэгээд ерөөдөө бүхэл зүрхийг одоо ингээд муухагаас хугаас одоо гитлэх гэж тийм бас тийм зан үйлчлийг бас хийдэг юм байлээ. За тэгээд энэ бүтэн сүнсний сарын хугацаанд ерөөдөө хурмаа хийх, байр худалдаж авах, байранда засвар хийх эдгээрийг бол ерөөдөө цээрлэг. За мөн түүнээс гадна шөнө оройгоор гадуур явах, орой сон хуцаах таах, хумсаа авах, чүглдэх, далаа усан цэлэх, усаар тоглох эдгээр зүйлүүдийг бас цээрлэг. Тийм учраас яг энэ хугацаанд Тайванд байгаа хүмүүс бас магадгүй анхаарал болгоомжоо нэмэгдүүлэл бас илүүдэг байх гэж бодож байна. За та бүхэндээ Тайванд бас хятадд тэмдэглэдэг Валентины баярын тухай бас сонирхолтой үлгэр ярьж өгье гэж бодлоо. За энэ болохоор бас бэлгийн тооллын 7 дугаар сарын 7-нд ерөөдөө тэмдэглэдэг байгаа. За тэгээд эртний урдын цагт хаан байсан гинэ. За тэгээд тэр хаан болохоор 7 сайхан охинтой байсан. За тэгээд хамгийн бага охин ерөөдөө хамгийн ухаалаг хамгийн сэргэлэн цовоо, гарын уртай тийм юм нэгдэх тийм нэхмэлч охин байсан гинэ. За тэгээд тэр нэхмэлч охин ерөөдөө хааны орны бүхэл одоо том нэхмэлийн загваруудыг хариуцж чаддаг тийм мундаг нэхмэлч охин байсан. За тэгээд тэр хаанд яг 7 сайхан охинтой байхаас гадна бас сүрэг өхөр байдаг байсан. За тэгээд тэр өхрийн нэг хариуцдаг бас өхрийн одоо хариулдаг тийм өхөрчин залуу бас байдаг байсан. За тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө нэхмэлч охин өхөрчин залуу хоёр маань бие биендээ хайртай болоод тэгээд бие биендээ хайртай болсныхан дараа нэхмэлч охин маань нэхмэлийн ажлыг хийхээ болоод өхөрчин залуу маань өхрөө хариулахаа болоод за тэгээд тэр явдлыг хаа мэдээд тэгээд яг уурлаад шаазгаа дуудаад шаазгаанд болохоор за нөгөө өрт очоод хэл тойроод үүнээс хойш 7 дахь нэг л удаа уулзаж болно гэсэн чинь нөгөө шаазгаанд болохоор очоод дамжуулж хэлэхдээ буруу дамжуулаад хоёрыг одоо хаа ингээд өдөр болго уулзчих болно гинэ гэж хэлсэн чинь нөгөө орчин бүр баярлаад тэгээд бүр баярлсандаа болоод тэгээд бүр даажлаач бүр ингээд хайцсан ажлаа бүр ингээд ор тас марцсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө хаан одоо үнийг бас мэдээд тэгээд бүр уурлаад ингээд за үүнээс цааш хоёр ингээд жилд ганц л удаа уулзаж болно гэд. Тэгээд тэр жилд ганц л удаа уулзаж болох өдөр нь яг бэлгийн тооллын 7 дугаар сарын 7-ны өдөр гэж таарсан. За тэгээд үүнээс хойш энэ өдрийг ерөөдөө Тайванд бас хятадд ерөөдөө гэгээ Валентины өдрийтэй гэгээ хайрын өдөр гэж бас тэмдэглэсээр ирсэн. За тэгээд энэ өдөр ер нь жил болгон шиврээ бороотой байдаг гэж ярьдаг юм билээ. Тэгээд энэ жилийн хувьд ч гэсэн бас бороотой бас жоохон шиврээ бороотой байсан шиг санджээ. Тэгээд энэ яагаад шиврээ бороотой байдаг вэ гэхээр яг энэ бороо одоо тэр хоёрын нулимсыг илэрхийлдэг гэж бас ярьдаг юм билээ. Тэгээд энэ түүх нь одоо энэ бэлгэр бас миний хувьд аягүй сонирхолтой санагдсан болохоор та бүхэндээ бас энэ бичлэгээр хуваалцаад авлаа. За тэгээд Тайванд бас нэг сонирхолтой юм гэх юм бол яг энэ өдөр салиуд бодулсан. Салиуд бодулдаг. Тэгээд энэ жилийн хувьд яг одоо бэлгийн тооллын 7 дугаар сарын 7-ны өдөр нь яг 8 дугаар сарын 25 байж таарсан. Тэгээд тэр өдөр нь салиуд бодулгасан чинь яг тэр өдөр нь тайфунтай байж таараад тайфун буюу хар салхитай байж таараад тэгээд бас өдрөө хойшлуулаад тэгээд салиуд бодулсан. За тэгээд тэр салиуд нь бас аягүй утга учиртай 5 минут 20 секунд бодулсан юм лээ. Тэгээд 5 минут 20 секунд нь бас ямар утга учирыг илэрхийлж байна вэ гэхлээр хятадаар 520 52 тэг гэдэг нь болохоор хятадаар warning гэдэг гэж хэлдэг ба. Тэгэхээр warning гэдэг нь болохоор уайны буюу хятадаар одоо би чамд хайртай 2 4 7 гэдэг шиг уайны би чамд хайртай гэдэг утгыг бас илэрхийлдэг юм билээ. Тэгэхэд энэ ч гэсэн миний хувьд бас аюул сонирхолтой санагдсан. Тийм учраас та бүхний бас энэ хөвчлэрээ хуваалцаад авлаа. За тэгээд та бүхэн бас энэ хүү за тэгээд өнөөдрийн бичлэг маань
Энэ хүрээд өндөрлөө. Тэгээ та бүхэнд бас таалагдсан бах гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.